өвөлнийг сургалтанд сорсон юм аа. Канадын сангийн. Тэр наах удаа суугаад тэгэл ер нь эсхий гэдэг юмтай танилцсан. Энэ бизнесийг бол ерөөсөө ажлын байр их том байр хэрэггүй юм байна. Тэгээ ерөөсөө ингээд өөрөө хоороо ингээд хийчих болох юм байна гэсэн ойлголт аваад тэгэл ер нь за энэ лөө энийг л хий даа гэж бодоод тэгэл хийж гисэн дээ. Хүүхдийнхаар л би анх хийж ихсэн. Тэгэл ер нь тэрийгэл хийгээд байгаа. Хажуугаар нь том монхыг бол хийн. Ер нь гэрийн бизнес гэж одоо гэртээ ер нь хийсэн. Тэгсэн чинь гэрт хийсэн чинь ер нь ингээд нэг хоолонтой холдоод үр хүүхдүүд бас ингээд шуугилдаад гүйлдээд ер нь эсхийн нас чи ер нь гэрт хийх жоох хэцүү юм байна гэж бодоод тусдаа ажлын байр байгуул зүгээр юм байна гэж бодож ирсэн. Үзэсгэлэн маягийн үнд орсон чинь ийм ажлын байр одоо тэнд шинээр нэгж жагаад тэгээд санал болгоод тэгээ энд ирж уулзаад хүмүүст одоо ийм юу сонирхож байгаа хүмүүст бас заа сургана гэсэн тийм л бодолтой л байгаа шүү. Тэгээ яг өөрөө хийдгээрээ хийгээл аль болох олон хүнд л хүрэхийг л бодондаа л гэж. Сартаа бол одоо нэг 100 дахтал баг хийгээд байгаа юм уу. Яг нөгөө хүмүүс чинь нөгөө арзмаар бүх арзмаарууд байх хэрэгтэй ер нь бол. Тэгээ хүмүүс чинь нөгөө сонгож авдаг, өмсж авдаг болохоор чинь тэгээд яг ерөөхдөө хүүхд гэдэг утгаараа жижиг арзмаарууд нь ер нь их заримдаа хурдангуйчтэй. Заримдаа томод нь өртсөн, заримдаа томод нь өгөөд ингээд. Тэгэхээр чи яг нэг борлуулалтыг ингээд сайн нөөцтэй, ер нь сонголттой байх юм бол ер нь борлуулалтын дээр бол нэг санаа зовхгүй л байгаад байгаа. Нэг боловсруулах үйлдвэр гэдэг байгаа шүү дээ, ноосны. Тийм үйлдвэрүүд байх юм бол бид нар чинь төв хийдтэй байна л гэсэн. Бид нар чинь өөрснөө энэ ноосыг чинь ингэж малчтаас аваад ингэж боловсруулна гэсэн тийм ойлголт бол байхгүй шүү дээ. Боловсруулдаг үйлдвэрээс бид нар дахиж давхар аваад тэр юуг нь болохоор ингэж бүтээгдэхүүн болоод гаргаад. Үйлдвэр хөгжих юуг нь бид нар тавиад байгаа байхгүй юу? Та нар ингээ ноосоо угаагаад аваад малчтаас аваад ноосоо угаагаад ингээ самнаад ингээ бэлэн гаргаад та нар бол зүгээр осоол гаргаад бидний бүтээгдэхүүнийг хийгээд бид нар ноосоо боловсруулаад бүтээгдэхүүнээ хийхгүй ингээд хамтраад ингээд ерөөхдөө явж байгаа тийм л юм л та. Энэ бол яг ийм байрыг бол мэдээж түрээслэхэд бол мэдээж үнэтэй л болно л та. Тог цахилгаан юм уу гэдэг ингээд явна. Тэгээ метр квадратаар гэхэд бол энэ бол ер нь бол бид нар шиг юм жижиг бизнес хийдэг хүмүүс бол яг ингээд түрээслээд ингэн гэх юм бол ер нь жоохон хүндрэлтэй. Тэгэхээр энэ бол хамгийн том л ерөөхдөө дэмжлэг болж байгаа. Дөнгөж эхэлж байгаа биднийг бол яг дэмжих маягаар ингээд оруулж байгаа. Мэдээж сэтгэл өндөрлөлгүй яг бид нар шиг нэг юм гэрээрээ хийдэг хүмүүсийг мэдээж ингээд ийм байранд оруулаад ингээд одоо эн чинь ийм байранд ороод ирэхээр бид нар бүтээгдэхүүний гарцсан эртэл мэдээж өөр юм.